Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн хамтран ажиллагсад бизнесийн тэншүүд хөрөнгө оруулагчид болон нийт иргэдэд ирж буй 2025 оны шинэ оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 2024 он бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Онцлон дурдвал бид нийтийн тээврийн хөгжүүлэх санд 14 тэрбум төгрөгийн орлогыг оруулж чадлаа. Нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа автобуснуудыг өндөр хурдны Wi-Fi болон бусад төхөөрөмжүүдээр хангах ажлыг бид эхлүүллээ. Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах ажилд бид гар үе оролцсон 50 зогсоол болон зам дагуух зогсоолуудыг шинэ менежментээр ажиллуулах эхлэл суурийг тавилаа. Багнуур дүүргийн нутаг дэвсгэрт 200 МВт-ийн багтаамжтай 50 МВт-ийн чадалтай батарей хуримтлуурын станцыг нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулаад байна. Зөвөрлөл энэ нь 25 мянган айл өрхийг өндөр ачааллын үе захиалгааны таслалаас сэргийлэх 5 аймгийг эрчим хүчээр бүрэн хангах хэмжээний хөрөнгө оруулалт юм а. Энэхүү станцын цаашдын хэвийн үйл ажиллагааг хангах нь Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн томоохон зорилт болж байна. 2025 онд Улаанбаатар хотын хөгжлийн корпорац Улаанбаатар хотын нийтийн тээвэр такси үйлчилгээг нэвтрүүлэх, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг өөр түвшинд гаргахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. 2025 онд та бүхний ажил үйлсэд амжилт бүтээлийг айл өрх бүрт инээдхөөр баяр баясгалаар дүүрэн байхыг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн нийт хамт олонний өмнөөс хүсье өрөөё. Шинэ оны шинэ жилийн баярын мэндийг хүргэе.